Тэр Барселона явсан. Мисалчлаа. Тэр хашаа Барселона. Спа явлаа. Тэгээ бид тэр гоё бичлэг хийн. Тэгээ та нарт гоё мэдээлэл хүргэнэ. Тэ? Хэдэн цагаар нисэх юм бэ? 7 цаг. За ямар ч хэсэгтэй Барселона дуусчихлаа. За метронд явлаа. Энэ юу гэдэг юм бол? За ямар ч ингэ метроос суугаад аэропортоос явд юм байна. За битээр метро. Del 26 de juny al 31 de juliol restarà tancat el tram de la línia 4 entre Bogatell i Verdaguer. De l'1 al 25 d'agost restarà tancat el tram entre Barceloneta i Verdaguer. Un servei especial de bus efectuarà el recorregut pel tram afectat. Одоо баруун эргээ байгаа гэсэн шүү. Тэр энэ газраас теннисний ракет авсан. За бид теннисний ракетаа захиалга өгөөд Sagrada Familia орчсон. Энэ нь Барселона хотод байдаг Антони Гаудигийн бүтээсэн архитектур. Энэ нь болохоор католик сүм юм билээ. Тэгээд дотор нь ороход билетээ урьдчилан захиалж иж үзэх зорилттой юм билээ. Тэгэхээр хүмүүс урьдчилан билет авч гарээ. Хоёлоо одоо очроо хийж байгаа тийм. Хэдэн цагаад 1:15 тийм. Маш халуун байна. Барселона. Sagrada Familia дээр ирчихсэн байж. Амар хүнтэй ингээ. Хоёлоо эргэн тойрноо харуулах уу? Очром амар хөдөл болохоор хүмүүс өдөн гадаа ингээ хөлийг нээж тийм. Тэгээд сүмээр зовдог байна.
Сэтгэл санаа ямар байна? Таалагдсан уу? Энэ барилга болохоор Casa Battillo гэдэг нэртэй Антони Гаудигийн бүтээсэн архитектур юм билээ. Маш их мозаик фасадтай, тэгээ алдартай барилга юм билээ. Тэгээд Барселонд очиж байгаа хүмүүс олж үзсэн юм бил шүү. Тосоо маш өөрхөн Барселонатай гэж бийж байт юм билээ. Барселонагийн хүмүүсүүдийг яаж амттай хараад селфийн хараад гоёсэн шүү. Тэгээд мэдээж хүүхдтэйгээ тиймэр санагдсан энэ хоёрын энэ өөрхөн санагдсан. За бид гэлрүү харих гад тэгээ автобусаа хүлээгээ байж гэн. Эндээс автобус хотын төв рүү явд юм билээ. Тэгээд автобусандаа суугаа явж ийсэн чинь нэг сонирхолтой юм олж харсан. Тэр сонирхолтой юм болохоор Arc de Triomphe хаалга 1888 оны дэлхийн үзэсгэлэнтэй хаалга юм билээ. Улаан тоосхтой, жуулчдын хүч зураг авах болд юм билээ. Бид тэр автобусаар явж исэн бохор зүгээр хараад өнгөрсөн. Бид тэр орой олондоо хэдсэн стейк, янзын гоё стейк бол. Хамар төлсөн байгаа юм. Бүгд ус явах шүү. Тэр оцсон боловсон шүү. Машин түрээслээд аваа явсан. Яад бол очих газар маань онгоцны боловсон жоохон хол болохоор тэр өөрсдөө гэсэн машинтай явсан. Тэгээ алтай гэж машин маань бариад ундаг явсан шүү. Яад вэ гэхний зам нь маш нарийнхан. Машиныхын зам нь маш нарийнхан. Тэгээд болгоомжтой удаа явахгүй бол эвгүй юм биш үү манайхаа. Яа энэ сурчсан гараад амар юм. Тэр машина паркинг хийчээд 70 эргүү алгаж байна. Тэр маш их халахч ийж хамгийн гол газар нь болоод усан сэлгэр шийдсэн.
ингээд энэ Afterlife-гийн одоо амар алдартай Instagram-аар гарч байгаа партинд битээр орж чадсангүй. Харин Saturday David Guetta-гийн концертанд орохоор бол одоо тэгж байгаа дараа үзэх юм билгүй те. Өглөө нь битээр офсдоо суугаа буцаа Барселона руу ирсэн байт юм аа. За битээр худалдаа ирсэн байж юм. Тэгээд дараа нь битээр музей орсон. Magba гэд Барселона Museum Contemporary Art гэд орчин үеийн урлагийн бүтээлүүд байдаг юм лээ. Гадны маш их залуучууд skateboard их гоё газар үлээ. Тэгээд Magba руу орж үзээрэй. Keep going гэж юм. Битэрийн бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Subscribe and like. Share.